ардчилсан эмэгтэйчдийн холбооны тэргүүнийг сонгох одоо сонгуульд нэр дэвшгээр өргөдлөө дотоод сонгуулийн хороондоо өглөө. За ардчилсан эмэгтэйчдийн холбооны дүрмээр бол ардчилсан эмэгтэйчдийн холбооны тэргүүн нь 4 жилийн хугацаатай сонгогдно гэж байдаг. Ингээ 2016 оны 1-р сарын 18-ны өдөр ардчилсан эмэгтэйчдийн холбооны дээд чуулганаар миний бие ардчилсан эмэгтэйчдийн холбооны тэргүүнээр сонгогдсон юм аа. Ингээд сонгогдоод 2 жил одоо хагас ингээд ажиллаж байна. За манай намын одоо шинжиллийн хүрээнд бүх шатны одоо дарга бүх шатны тэргүүнүүдийг дахин сонгох, сунгаагаар сонгох бүх гишүүдээр нь одоо сонгуулах ийм одоо намын шин дүрм гарсан байгаа. Тийм учраас энэ намын шин дүрмийг одоо бид манай эмэгтэйчдийн холбоо хүндэтгэж үзэж байна. Ер нь бид энэ гишүүддээ суурилсан нам болъё, бодлогын нам болъё гэдэг бол энэ өөрөө маш зөв шийдвэр. Ингээд манай ардчилсан эмэгтэйчдийн холбооны зөвлөлдөх хороо хуралдаад 100% саналаар ардчилсан эмэгтэйчдийн холбооны бүх шатны сунгааг явуулах нь зүйтэй юм а гэдэг одоо ийм шийдвэр гарсан байгаа. Ингээд намын одоо даргадаа бид хүсэлт хөргүүлж энэ сунгааг одоо зохион байгуулах ажлыг одоо хүссэн ийм хүсэлтийг өгсөн байгаа. Намын дэргэдэх байгууллагуудын тэргүүнийг хамгийн олон хүнээр олон төлөөллөөр сонгодог нь бол манай ардчилсан эмэгтэйчдийн холбоо байсан. Өөрөөр хэлбэл одоо өмнө нь дээд чуулганда 800-аас 1000 хүн цуглаад шат шатны одоо дүүргийн иргэдийн урлагийн төлөөлөгч, нийслэл гэдэг ийм одоо сонгуульд албан тушаалтнууд нь ирж чуулганаа хийдэг, даргаа сонгодог. Энэ уламжлал бол одоо манай бусад намын анхан шатны байгууллагуудад бол нэлээд нөлөөсөн. Ингээд дүрмэнд бас энэ дагуу өөрчлөлт ороод бид бас дүрмээ хүндэтгээд энэ сунгааг зохион байгуулах гэж байгаа. Тэгээ би бас хэлье. Хэдийгээр одоо миний одоо 4 жилийн хугацаа болоогүй ч гэсэн энэ намын шинжилгээг бид намын шинжилэл гэдэг бол бид нар энэ шин соргог мэдээлэл энэ гишүүдтэйгээ байнга уулздаг байх, анхан шатандаа очдог, анхан шатандаа очиж ажилдаг. Энэ анхан шатных нь одоо дарга тэргүүнүүд нь ч гэсэн бүх гишүүдээсээ сонгогддог байх ийм одоо уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор энэ сунгааг бол хийж байгаамаа. Тэгээд энэ сунгаанд ардчилсан эмэгтэйчдийн холбооны тэргүүн, за мөн одоо нийслэл, аймаг, дүүргийн одоо тэргүүнүүдийг сонгох ийм сонгуул явагдаж байгаа. Ингээд эмэгтэйчүүдийнхаа энэ одоо сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. Олон одоо манай чадaltaй, чадвартай манлайлагч бүсгүйчүүдийг нэр дэвшээсэ гэж одоо хүсэж байна.